Эрдүрд цагт замб твийн амьтад яахавдэл амьдран суудаг байжээ. Тэр үед Тэмээ хулган хоёр яагаад ч юм мандах нарыг хэн төрүүлж харахаа үзэхээр хамтдаа хэвтэж байлаа. Тэмээ зүүн зүг рүү голийн энэ зүгээс л нар мандах ёстой доо хэмээн бодон хэвтэн. Харин хулган Тэмээний бүхэн дээр баруун тийш харан хэвтээд би энд одоо ямар новшоо хийгээд байгаа юм болоо. Нарыг төрүүлж харсан ч ялаа байсан ч ялаа хэмээн бодон санаа ашран байтал тэднээс холгүй үнэ их ч гэрээсээ сэмхэн гарч ирэн хашааны буланд байрлах том хар чулууны дэргэд очоод их л нухацтай ийш тийш хараад чулууг холдуулан доорх газрын жаахан ухаад дотроос нь овоо хэдэн мөнгө гаргаж таатай наргагүй тоосноо левчиг дотроос бас нэг жаахан мөнгө гаргаж нийлүүлээд буцааж сайтар болоод чулуугаач эргүүлэн 50-га өөр амтан харчихгүй гэж ийш тийшээ харж угаад буцаад оров. Үнэ их ч сүүгээ зарж олсон мөнгөнийхөө илүү хэсгийг ийн салтаалж байгаа бөгөөд салтаалсан мөнгө алдчихгүй гэж шүн нойрон хүрэхгүй байн шалгаж байгаа нь энэ ажээ. Бас хоёр хашааны цаана гахаах урагшаа явж 8 панц хийж олсон мөнгөө шууд айлан орондороо хийгээд дээр нь хэвтээд өглөө. Үүнийг харсан хулган гэнэт өдөр уулзсан үнэг найзынхаа яриаг саналаа. Хөгшмэн найзд нь занзгар бизнес санаа байна. Манай нэг гавл найз цахилгаан гээд гоё зүйл нээж олсон байна. Цахилгаан гаргадаг станц гээд том зүйл байгуулах юм бол замбуу твийг шөнө өдөргүй бүхэлд нь гэрэлтүүлж болох юм байна. Бүх амьтдад гэрэл хэрэгтэй тийм биз дээ. Тэгээд цахилгаанаа зарвал сайхан баячих гээд байдаг. Тэгээд хийгээ зараачтай найзаа. Шөнө өдөргүй гэрэлтүүлэх юм бол би ч бас авмаар байна. Тэр цахилгаан станцыг хийх гэхээр тамтаггүй их мөнгө хэрэгтэй маа. Яах вэ гэдэл бодоод явж байна. Энэ үед хулганы бяцхан толгойд үнэхээр гайхалтай санаа орж ирлээ. Тэрээр үнэ ихч гахаахтай адил амьтдын хэрэглэнээс илүү гарсан мөнгийг найдвартай хадгалж өгөөд дээр нь хүүнэмж өгнө. Тэрхүү хуримтлуулсан мөнгөө үнэхтэй адил мөнгөний хэрэгцээ гарсан нөхцөлд арай жаахан илүү хүүтэйгээр зээлдүүлснээр хөөрхөн ашиг олж болох юм гэсэн санаа байлаа. Энэ нь үнэ, гахаа, үнэг, хулган хэн хэнд нь ашигтайг хулган сайн ойлгож байлаа. Ингээд хулган тэр дороо Тэмээг орхин замб твийн анхны банк үүсгэхээр гүйн одлоо. Мэдээж Тэмээ маргаашийн нарыг төрүүлж харсан юм аа. Удалгүй хулганы банк нээгдсэн бөгөөд тэр цагаас хойш банкнд олон ан амьтны урд хожид байгаагүй их мөнгө хуримтлагдсанаар эрдэмтэн, зохион бүтээгч, бизнесмэнүүдэд мөрөөдөл байсан зүйлээ бодит болгох боломж нээгдэж замб твийн эдийн засаг хурдцтай хөгжин цэцэглэж олон нээлт бүтээн байгуулалтууд ар араасаа гарсаар өнөө үед замб тв жинхнээсээ хавтгай болж амьтан болгон ухаалаг утас барьж интернетийг 9 жороор ашиглаж машин тэрэг хөлөгдөж хөгжил дэвшлийн үр шимийг 9 шидээр нь хүрдэцгээх боллоо. Замб твийг бүтээсэн эрхмүүд цувралын 2 дугаар хэсэг төгсөв. Банкныхан гэж мөнгө үүлэгчэд үтэлтэй. Монголд бол шунастай юмнууд хүүгээ буулгах хэрэгтэй штэ. Ер нь бол тийм шүү. Хүү өндөр байгаа нь банкнаас ч хамаарахгүй л дээ. Юу гэсэн үг юм? Банкныг банкнаас хамаарахгүй өөр юунаас хамаарах юм? Чи чинь тэнэг юм уу? Би энэ салбарт ажилладаг амт мэдлгүй яхад. За чамтай ч юу ярих вэ? Би л ажилдаа явлаа. Цайны цаг дуусгана. Би ч гэсэн явлаа. Хамт харъя. Өгсөн. Танай банкны сайн мууг ард түмнэрээ мэдэж байна. Заа юу. Аха, нэг пүүцний үнээр 10 пүүц зарж байна шүү. За балаа. Яадаг балаа. Өддим үү яад шээсч. За манайха сайн шеэрлээд өгөөрэй. Өнөөдөр би ард түмнийхээ өмнөөс банкнуудад хүүгээ буулгах шаардлага тавих болно. Банк хүүгээ буулгах ёстой. Надтай нэг дээрээ залуусаа хамтдаа тэмцэцгээе. Тэмээ банкуд хүүгээ буулга. Юу вэ? Та хоёрын хүү юм уу? Гүй. Танай амт биш юм уу? Чи чинь юу амтан блэ? Би заа үзээ та нар даав тэмцгээр ирлээ залуусаа. Банкуд чулгаа зогсоо хүүгээ буулга. Уучлаарай та бүхэн манай үүдний хэсгээс холдно уу? Захирлаа дууд. Менежерээ дууд. Мөнгө хөлхөө зогсоо. Тэмээ. Захиралтай чинь уулзъя. Ард түмний шаардлагыг хүргэмээр байна. Захиралтай чинь уулзъя. Ард түмний шаардлагыг хүргэмээр байна. Яа, за банаха. Түр лайв хийх боломжгүй боллоо. Тэд хүч хэрглэж байна. За манайха сая яста гоё шаасан шүү. Аль зэрэг олон хүүдсэн бэ? Олон.
Өнөө малнууд чинь шеэрлэлдээд л дэмжээд л банкуудыг дүүжин шата мата гэж битүү үзэж байна. Хамгийн гол нь мань гурвыг хүүг буулгана гэдэгт итгээд байгаамаа. Наад хэдэн буянтай мал нар чинь маниусыг саарл ордон руу хөтөлж оруулна да. Маниусыг цааш юм. Эхлээд мань орох хэрэгтэй. Тэгээ та хоёрыг татна. Дэмэндээ дээс ирчинтэй гэдэгтэй. Тийм болохоор манига сайн дэмжээдэг. За юу? Юу вэ? Наа чи миг биш юм уу? Юу мингүй? Эн чинь камер авахгүй юу та? Хөгшөө, чи ер нь хин гэж вэ? Өөр газар болж entertainment хийлдэ. Банкны салбар дээр бид гур байгаа. Чи өөр газар бол мэдвүү? Уул уурхай гадны компани гэдэл зөндөө байгаа штэ. Пэ чин билийн өмнө дээр шаах гэдэг вэ? Хөдөлмөрлөлтөө. Одоо яваа. Битгий лайв дороод бай. Господи. Эрэх мэдэл эд хөрөнгийн төлөө жаахан цусаа гаргах хэрэгтэй. Яа, манаха зүгээр шаардлага тавьсны төлөө хүч хэрглэж байна. Хардаа магадгүй хамь насанд минь аюул учирч магадгүй. Гэхдээ би яахгүй. Шудраг үнний төлөө үгсэн ч яах вэ? За, манаха ширч. Сайн уу хөөмөн. Чи банкны хөөг бууруулахыг хүсэе юу? Сайн байна уу? Тийм ээ, банкуд өндөр хүнтэй буулгах хэрэгтэй шүү дээ. Юу? Чи бас entertainment баг юу? Наад камер ав. Бити өдөөс харуулад бай. Яа, чи яаж вана? Юу камер? Солиото хүрвэ. Юу вэ? Жинхэнэ минг вэ? Уучлаарай юу? Саяхан би нэг мингэн камер байдгийг мэдээд тэгээд За, тэр яах вэ? Чамд банкуд дээр хэрэг байсан бол чи яаж хүүг бууруулах байсан бэ? бодож ядаад байх юу байх вэ? Надад энэ банкны эзэн чиг шунал байхгүй юм чинь хүүгээ шууд нэг хүү болгох гэж хэлнэ. Нэг хүү хангалттай. Гадаадын том банкуд ийм л байдаг юм чинь. За, би чамд Самарбанкад 7 хоногийн хугацаатай өгье. Чи энэ хугацаанд ашигтай ажиллахгүй маа гэхэд дампууруулахгүй ажиллавал чадвал би чамд банкаа бүр өгье. Та ч тоглоод байна уу? Та өөрийгөө Самар банкны эзэн гэдээ байгаа юм уу? Тийм ээ. Хоёулаа манай өрөөнд ороод ярилцъя. Та ч үний яриад байна уу? Энд чинь ямар нэг пранк уу? За, санжта. Наад гэрэн дээр чинь чи бид хоёрын ярилцаж тохирсноор бэжигдсэн байгаа. Наана гарыг үсгээ зураад л банк чиний мэдэлд. Хүүе, нэрээ юм уу? Тогсон юм а гэд хэлэлтэй. Нэрэ. Хоёулаа гэрээ хийгээд баталгаажуулж байна шүт. Хуулийн дагуу. Адуу хаан зурна гинэ. За та энэ зураарай.